Арх хэмээх гашуун ундаа хүмүүсийн бие зохицос ухаан санааг өөрийн иргэшээлд бүрэн оруулдаг чөтгөр шулмын хар хүчтэй идэ билээ. Биелэгт яруу найрагчид үеийн үед арх тарсны гайхамшиг зэрэгэн зас хийгээд сэтгэлийн зовирыг арилгах, амьдралын тухай аахар шахар бодлоос агшин зургийн дотор салхан холдуулах хэлбшидийг хормостын хүч чадал руугаа эн зэрэгцэн хэмээн магцаар ирсэн байдаг. Өнөөдөр ч тэрхүү өнгөцгөн зөвөрлөлд автан шүлэг зохиол оролдож байгаа, зураг хөгжим оролдож байгаа олон авиаслаг залуу өөрийн ирэхгүй архины хүч чадалд эхлээд бие махбодоо дараа нь сэтгэл оюуноо ховстуулан эзэмдүүлсээр л байна. Сэтгэлийг нь иршээвэл бие хаа холдох вэ гэсэн эртний үг байдаг. Тэрэн шиг архинд сэтгэл санаагаа бүр мөсөн эздүүлж би үүнийг уухгүйгээр амьдрч чадахгүй гэж боддог болсон цагт би энэ хичнээн өвдөж зовж архинаасаа татгалзаж байсан ч хүний оюун санаа гал тусны далан дуудах овсноос зайлж чаддаггүй. Манай улсад өнөөдөр гэр бүлэрээ архинд бүрэн орчихсон юм уу? Эхнэр нөхөр ах дүүсээрээ нийлж архитдаг. Тэр бүхэл үр хүүхдүүдтэйгээ архи хуваагаа дуудаг. Уусан хойноо байн хэрүүл зодон хийж нэгнийгээ гэмтээж бэртээдэг гэр бүлүүдийн тоо олширсоор л байна. Гэр хороолын ядуухан годомжнуудад нэгэн гэрт уйлалдан дуулах цэнгэнт найр үргэлжилж байхад хажуугийн айлтанд бөөгийн цан хингэрэг чангаар нүрэглэн мөн л хатуу архины эсэлэн үнэр синхийх нь юрдийн үзэгдэл болсон бөлгөө. Ингээд олныг үл нуршин гэр бүлэрээ архитах явдалд улам гүнзгий автаж байгаа архинд живсэн монголчууд маань багч болов ухаан сэхий ороосыг их үүднээс 90-ад оны ихэнх үед одоогийн сонгин хайрхан дүүргийн нутаг дэвсгэр ханы материалын цаахан талд гарсан нэгэн эмгэнэл үйл явдлын тухай сэрүүлье. Тухайн үед сенсац хөөсөн шар хэвлэлүүд бараг гарч ирээгүй. Нийгэм маань нэгээс нөгөө рүү голсон шилжих хөнгө аясандаа орчихсон. Орос ах нарын ивэл тусламж байхгүй болчихсон. Энд тэндгүй л ажилгүй л цалин мөнгөний хомсдол нүүрлэж байсан цаг билээ. Доор өгүүлэх хэмэгнэлт хэрэг гарсан даруй цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг болгож намын үнэн хөдөлмөр гэх мэт сонингуудад гаргаж олон нийтэд мэдээлэл хийсэн боловч архаг намын гишүүд төр засгийн эрхийг барьсаар байсан тул ил тод байдлын замаар илт өөрчлөгдөж яваа Монгол улсад ийм айхтар хэрэг гарлаа гэх нь ах トゥ орнуудын дунд Монгол улсын нэрийг гутааж мэднэ хэмээн болгоомжлоод хав дарсан ажээ. Уг эмгэнэлт явдлын тухай там сурагдуулсан залуучуудын үнэн сонины дэрэгдэх бодлын солилцол хэмээх цоошин өнгө аястай сонины сэтгүүлч залуус уг хэргийн мөрөөр явж орсон ч дүүргийн цагдаагийн газраас дуудан ямар ч мэдээлэл гаргаж болохгүй хэмээн зад захиргаадаж наамд орж орхисон байгаа юм. Өнөө цагт бол захын телевиз сонин сайтынхан гүйж очоод бөөн дуулиан сенсац тарих байсан маш эмгэнэлтэй хэрэг ийхүү цаг үеийнхэн буулганд нам дарагдан хэдхэн хүний амд амжаад өнгөрсөн ч хэрэг хуучирдаггүй учраас өнөөгийн бидний чихийг дэсэж байгаа нь энэ. Намхай Алтай хэмээх Хэрэм 2 нэг хэсэг Эрдэнэт хотод амьдарч байгаад Намхай нь хотод шинэ барилга дээр ажиллахаар болоход хот руу нүүж иржээ. Тэднийх нэг охин нэг хүүтэй байж. Охин нь тэднийг Эрдэнэт хотод байхад төрсөн учраас нийслэл хот руу нүүж ирэх үед нь 10 нас хүрч байжээ. Харин баг хүн хотод ирсэн хойно төрсөн юм санаж. Намхай барилгын ажилд үнэхээр гаршсан. Хинж байсан гуйгаад ирэхээр чадамгай өрлөгчин байсан бол харин ихнэр Алтаанч гэсэн ажилтай бол ажилтай, амтай бол амтай гав шав хийсэн хүүхэн байж. Тийм ч учраас Эрдэнэтийн хэвсний үйлдвэрт ажиллаж байгаад мастертайгаа хэрэлдээд тэр чигтээ ажилласаа гарч тэр хавийн орсуудад нэрмэл архи зарж чамгүй мөнгө олдог байжээ. Ингэхдээ орсуудад нэрмэл буюу самогон зарж байх үедээ архинд баггүй дуртай болсон хожим гай болсон юм санаж. Тэрбээр эр нөхрөө даган хотод орж ирээд хүүхэд төрүүлэн архи дарснаас аяндаа холдсон боловч аажимдаа өөрийн хүчээр мөнгө төгрөг олмоор байна, ажил олж хиймээр байна гэж үгэлсээр жил орчмын дараачаас ойр хавийнхаа эрчүүдэд нэрмэл архи сэмхэн шаглан зардаг болж бараг л нөхрөөсөө илүү орлого олох болжээ. Ийхүү хоёулаа орлого олж эхэлсэн учраас тэдний хэдхэн сарын дотор л өөдлөн дэвжиж тухайн үед мод болоод байсан Sony өнгөт зурагт видео приставк камертай тавьсан чинэлэг айл болон дэвжжээ. Гэтэл Монгол байсан Оросод бүгд гарч үүнийг дагаад Намхайгийн барилгын ажил нам зогсож улмаар мань нэр ажилгүй болжээ. Өөр газарт ажилд орё гэж хөөцөлдсөн боловч яг тэр үеэс улс орон даяар бүх юм зогсгон байдал шилжсэн учраас барилга барьдаг газарч байхгүй болж шавар зурагчийн ажилч олдсонгүй. Энэ үеэс эхлэн Намхай эхнэрийнхэн зарж байсан архинаас ууж эхэлсэн байна. Жил орчим хатуу нэрмэл архи уугаад царай зүсэнд харлан хувирч ажил хөдөлмөр хий гэсэн сайхан хүсэл тэмүүлэн ч унтарч найгүй архичин болчихжээ. Сүүлдээ эхнэр нь нийлэн архитдаг болж нэрмэл авахар ирсэн янз бүрийн архичдыг гэртээ цуглуулan архитаж цагдан сэргийлэх байгууллагын онцгой хараанд орсон байна. Гэрт нь ирж хоноо дүнжүүд архитдаг хүмүүсийн дунд орон шоронгоос суллагдсан, булгай зэлхий хийсэн, мөрдөн байцаалтаас оргон зайлсан янз бүрийн хүмүүс байсан бөгөөд нэг удаа Намхайг эхнэртэйгээ хамт тасарч унаад өндийч сэрэгтэн Эрдэнэтэд малын хулгайн хэрэгээр байцаагдаж байгаад мөрдөн байцаалтаас зүгтэж хотод ирсэн нэгэн залуу 12 хүрч яваа охиных нь гараа сатгачихсан илбээд сууж байгаа нь харагджээ.
Намхай үүнийг харуутаа тэрхүү хулгайч залууг саналаар зохин унгааж гэрээсээ хөөсөн бөгөөд нэгэнт архинаас гарч чадхааргүй живэд орчихсон учраас согтоод унсан хойно маань янз бүрийн хүмүүс охиныг маань яаж ч мэднэ хэмээн эхнэртэйгээ ярилцаад охиноо Эрдэнэт хотод байдаг ээж аав руугаа явуулаад нэг ой 4 сартай нялх хүүгээ харин явуулж чадалгүй аваад үлджээ. Харин энэ явдал аимшигт хэрэг гарах үндэс болсныг хинж гадарласангүй. Өдөр шөнөгүй байнга аригцаар байтал сүүлдээ мөнгө төгрөгийн гачаалд орсон Ирэм хоёр өнгөт зурагтаасаа эхлэн эндүү билетик магнитофон гэх зэрэг цэглэгаан бараагаа арилчин зарж уугаад сүүлдээ Алтайгийн хевсний үйлдвэрт ажиллаж байхдаа авсан 3 хевсийг хүртэл хуулан зарж ханхай шахуу гэртээгээл үлджээ. Нэг өглөө Намхай үлдсэн ганц өмч болох хөхөөтэй ханын цагаа аваад Дэмжин мянгын зах руу явж өдөр тийшээ тор дүрэн юм байрсан өндөр хөх залуугийн хамт хурж ирсэн байна. Тэрхүү өндөр хөх залуу нь орон байрны тагт дамжин хулгай хийдэг нөхөр байсан бөгөөд Намхайгийн дэрэгтээ нэгэн том цаасан уудтай зүйлийг эхнэрт нь бэлэг болгон барьсан нь тухайн үед дөнгөжил хятадаас орж иж байсан халуун тоогоо байжээ. Тогонд залгаад дээр нь хоол цайгаа хийж болдог тэрхүү халуун тоогоог харсан Алтаа хэдий архинд нэвширсэн ч гэсэн эм хүн юм гэсэндээ баярлан хөөрч мөнөөх залууд өөрийнхөө хамгийн сүүлд нэрсэн хоёр шил архийг гаргаж өгсөн аж. Гурвуулаа мөнөөх архийг хувааж уух үед угаасаа архит ахаа байсан Намхай төрүүлээд тасарч унан орон байрны хулгайч залуу Алтааг оролдож эхэлсэн байна. Архинд орсноосоо хойш нөхрийгөө эзгүүчлэн эсэн бусын ирчүүдтэй ингэр зөрүүлчихэд байдаг болсон Алтаач татгалзсангүй. Намхай унтаж байгаад нэг сэрвэл эм хүнд ачаадан гиншиж байгаа дуулджээ. Мөн хажууд нь дөнгөжл хөлд орж байгаа хүн гонгонон зогсож байхыг хараад муу гिचиж нарай хүүхдийн хажууд садалж байгаа юм биш бидтэй хэмээн уурсч архинд нам цэхүүлсэн толгойгоо арайхийн өргөн харвал орон байрны хулгайч залуу эхнэрийнхэн дээр овогнож байсан аж. Уурандаа дэлбэрэх шахсан Намхай ухас хийм босч хажуудаа байсан хайруулын тавгийг барьсаар говьж очоод нөгөө хулгайч залуугийн араас дисээд авчээ. Хулгайчир гулдайн унах үед нь хөхнэц болтол нь балбаад хөөж гаргасан бөгөөд дараа нь ялх хүүхдийнхээ дэргэд бүксөө худалдлаа хэмээн эхнэрээ гисгэн шийтгэх ажилд орж нүд амыг нь хөхнэц болгожээ. Ингивч эхнэр нь ахиж ингэхгүй хэмээн ам тангараг өргөснөөр удалгүй хоёул эвлэрэн хүүхдэд тэрсээр гадагш гарч дэлгүүр ороод ханын цагаа зараад олсон мөнгөөр 2 шил арх бүхэл мах худалдаж аван гэртээ ирсэн байна. Хитэйгээр эхнэр нь нөхрийнхөө дэргэд завхаарсан ч хангалттай гисгээ шийтгэл амссан болохоор Намхай тайвширсан байж. Тэрбээр авсан бахаа эвдэж хулгайчирийн өгсөн халуун тоогоог залхан нилээд хитэн яс үйгээд архиа хундаглан эхнэртэй барьж надны хорвоод заяаснаас хойш наадаж наргэлгүй яах вэ гэсэн дууг дуулан ганхаж гарчээ. Хоёулаа хизээ тасарч унснаач мэдсэнгүй. Нэг мэдсэн Алтаа орныхоо өмнөөр харин нөхөр нь гэрийнхээ үүд орчимд тасраад унчихсан байжээ. Энэ үед гэрээр нь дүүрэн чансан махны үнэр үнэртэн хиншүү хярвасч гарч байгаа нь бараг гадаан үнэртэж байсан аж. Үүнийг анзаарсан Алтаа тасарч унахаасаа өмнө шалан дээр тавьсан хятад халуун тогоон дээр мах ууж оргиснаа санаад өндийн босч тогоо руу харамгацаа огцон муухай чарлаад дороо хөшиж оргисон аж. Тэгснээ гинэт тастаас хөхрөн үсээ зулгааж гарчээ. Эхнэр нөхөр хоёр архичин тасраад унсан хойно дөнгөжл юм түшээд тентэр тунтар явж байсан жаахан хүн мах буцаж байсан халуун тоогоо руу очиж дээр нь дарж унаад тэр жигтэй орилж чарсаар төлөдөн ялз чанагдаж оргисон аимшигт дүр зураг түүнийг угтсан ажээ. Эхнэрийнхээ шуламшиг муухай чанга хөхрөх туунаар сэрсэн Намхай арай ядан өндийж ирээд бүрч зүрх шимшрэн муухай дуугаар орилсон байна. Яг тэр үед архины асуудлаар тэднийд орсон хорооны ажилтан хоёр бүсгийн хожим нь ярьснаар бол Намхай гэрийнхээ нүдэнд толгойгоо атгаад суучихсан. Харин үсэн сэгсэж нүдэн жасуулаан болсон эхнэр нь тас хөхөрсөөр халуун тогоонд ялз чанагдаж өгсөн хүүгийнхээ махнаас зулгаан идэж байсан гэдэг. Ухаан сэлэрсэн эхнэрийг нь шар хадны эмнэлэг рүү авч явсан бөгөөд Намхай гэрүүлжүүлэх байрлал хүргэж бяцхан хүүгээ халуун тоогоор түлхсэн гэдэг ял тулгсан ч удахгүй хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү аимшигт явдал ингээд нам дарагдсан бөгөөд Алтаа шар хадны эмнэлэгт 1999 оны намар хүртэл байж байгаад нас барсан бол харин Намхай тэр үед дөнгөжл бий болоод байсан өвгөнтийн хүндийд очиж өдөр шөнөгүй архитаж яваад 1994 оны өвөл урт цагааны өмнөх хайрган дээр хөлдөж өгсөн гэдэг. Дүүгийнх нь аимшигт төглийн тухай Эрдэнэт хотод байсан эгчт нь хэлээгүй бөгөөд ер нь хүнд ч хэлэлгүй нам дарсан юм санджээ. Арх химэх гамшиг гэр бүлийн хүрээнд хэрэг сэтэрвэл юунд хүргэдгийг энэхүү эмгэнэлт жишээнээс харж сургамж аваасаа хэмээн хүсэж байна.